Сайн байцгаана үзэгчдээ, төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулсан уу? Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн урангойг хүргэе. Монгол Ардын нам цаашид санхүүжилттэй ард түмэнд ил тод нээлттэй байлгахаа зарлав. Манай улс бүгд найрамдах Хятад ард улсад экспортлох нүүрсний хэмжээг 100 сая тонн төгрөг санал тавилаа. Маргааш их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр Монгол түмний бахархлын баярын өдөр тохино. Япон Хятадын хурцдмал байдалд дамжрах төлөв шилжлээ. Америк нэгдсэн улс шинэ энхийн санаачлагад Украиныг эзлэгдсэн газар нутгаа Оросд өгөхийг санал болгоно. Зеленский Туркт айлчилж байна. Луврын музей аюулгүй байдал хамгаалалтын шинэ төлөвлөгөөг танилцуулжээ. Эхний мэдээ Монгол Ардын намын дарга учрал ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатар нар мэдээлэл хийлээ. Мэдээлэлдээ намын удирдах зөвлөлийн хүйсээ харьцагт эрэх тэгш хэмжээнд барих тухай болон намын аппаратын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн асуудлын талаар мэдээлэлд хөндөгдлөө. Монгол Ардын намаас гарч буй санхүүжилтийг улс төрийн намын тухай хуулийн хүрээнд ил тод нээлттэй мэдээлэхээ эрх баригч намын удирдлага мэдгдлээ. Улс төрийн намын тухайд хууль заасны дагуу эрх баригч нам нь бусад намуудаас хамгийн их санхүүжилтийг засагс авчээ. Тухайлбал энэ жил 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авч байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Ардын намын удирдлагуудын хийсэн мэдээлэлд анхаарлаа хандуулсан нь. Бүх төвшөнд намын бүх төвшөнд удирдлагын 40% нь хүйсийн аль нэг төлөөлөл байхыг бас намын үндсэн дүрмэндээ тусгаж өгсөн. Энэ үеиндээ намын баг хурал удирдах зөвлөлд эмэгтэйчүүдийн төлөөлөл бол 40%-ийг бас анх удаа хангаснараа бас онцлог боллоо. За мөн намын бүхэл үйл ажиллагаанд ёс зүй, сахилгын асуудлыг наривчлан зохицуулж өгсөн. Тэгэхээр ёс зүйн стандарт мөрдүүлэх, ёс зүйн кодтой байх, намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлийн бас тодорхой зорилтууд туссан. Монгол Ардын нам эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд улсын хурлын дарга хэнийг дэвшүүлэх вэ? Ямар байдлаар ажиллах вэ гэдэг бол энэ намын бодлого. Тийм учраас улс төрийн бусад намуудад бол энэ намын энэ асуудлыг мэдэрч өвшөлтсөхгүй, ярилцахгүй. Тийм учраас Монгол Ардын нам удахгүй их хурлын даргын асуудлыг шийднэ. Шийдэж энэ төрийг бас бүтэн болгох хэрэгтэй. Тийм учраас сая бид нар намын 31 дэх хурал дээр намын дотоод ажил амьдралтай холбоотой юмнуудаа зэгсэж дууслаа. Одоо бид нар энэ төртэй холбоотой зарим нэгэн томилгоонууд дотор байгаа. Бид нарыг бол ойрын өдрүүдэд шийдвэрлэж эцэлж гаргана. Намын мэдээж Монгол Ардсан намын бүлэг энэ нэгд өдөр хуралдаж улсын хурлын дарга, парламентын дарга намын гишүүнчлэлтэй холбоотой, намын даргатай холбоотой асуудлуудыг хөндсөн байлээ. Тэр бол парламент дээр хэлцдэггээр орж ирээд тэгээд тэр олон хорон асуудлыг шийдээд явдаг, парламентын зарчмаар шийдэгдэнэ. Монгол Ардын намын 31-р их хуралд 21 аймаг нийслэлийн 9 дүүрэг хорооноос төлөөлөгчөд сонгогдож ирсэн. Сонгогдсон төлөөлөгчид аймаг дүүрэг сум хорооныхоо намын гишүүдийн санал бодлыг нээлттэй хэлэлцүүлсэн. Хурлын 2255 төлөөлөгчийн саналыг намын үндсэн дүрмэд оруулж, намын баг хурлыг 597 гишүүнтэй байгуулжээ. Анх дугаар баг хурлаас Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар Содбаатарыг өргөжлүүлэн ажиллах шийдвэрийг гаргаж, удирдах зөвлөлийг 39 гишүүнтэй байгуулсан. Монгол Ардын намын даргад өрсөлдөхтөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр учрал хэрэгжүүлнэ гэдгээ мэдгдлээ. Улсын хурлд сонгогдсон Монгол Ардын намын бүлгийн гишүүдийнх нь ихэнх нь хөрөнгө оруулах нь жилээс жил тэрбумаар огцом нэмэгдэж баяжиж байгаа бол нам нь санхүүгийн хүндрэлтэй тулдаг гэдгийг ерөнхий нарийн бичгийн дарга нь учрлалаа. Дараагийн мэдээ Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чанаар Москва хотноо уулзаж 2 орны стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засаг худалдаа, дэд бүтэц, эрчим хүч болон тээвэр логистикийн бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцлээ. Энэхүү уулзалт нь Евразийн бүс нутгийн гео эдийн засгийн нөхцөл байдал, эрчим хүчний гадаад зах зээлийн эрэлт өсөж буй энэ үед хоёр талын хамтын ажиллагааны ирээдүйн чиглэл бодит боломжуудыг тодорхойлсон чухал үйл явдал болж байна. Уулзалтаар ерөнхий сайд Зандан Шатар Монгол улсын экспортын бүтцийг сайжруулах, тогтвортой орлогын их үүсвэр бүрдүүлэх зорилтын хүрээнд Хятад улс руу нийлүүлэх нүүрсний бие хэмжээг дунд хугацаанд 100 сая тоннд хүргэх санал тавьсан юм. Энэ нь 2023-аас 2024 онд нүүрсний экспорт 60-аас 70 сая орчим тонн хэлбэлзэж байсан одоогийн түвшнээс 2 дахин нэмэгдүүлэх зорилт бөгөөд бомбын хүчин чадлыг нэмэгдүүлэх тээвэр
логистикийн зардлыг бууруулах, төмөр замын сүлжээг холбоход шууд хамааралтай томоохон эдийн засгийн шийдвэр гэж шинжээчид үзэж байна. Нүүрсний экспортын хэмжээ өсөх нь төсвийн орлого гадаад валютын урсгалд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлнэ. Тухайлбал экспортын бие хэмжээ 100 сая тонн хүрвэл нүүрсний төрлөөс хамаарч Монгол улсад жилд 10-аас 12 тэрбум $. Орлого оруулах потенциалтай. Энэ нь 2025 оны төсвийн нийт орлогын тал хувьтай тэнцвэрхүйц хэмжээ юм. Ерөнхий сайдын уулзалтын үеэр Монгол Хятад хоёрын хөгжлийн бодлого болон урт хугацааны төлөвлөлтийг харилцан уялдуулах шаардлагатай гэдгийг онцлов. Үүнд шивээ хүрэн сэхээ, ханги мандал, бичигт зүүн хавтавч гэсэн гол бомтуудыг хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтыг үе шаттай урагшлуулах нь нүүрс болон бусад экспортын ачаа тавирыг тогтвортой, өндөр хүчин чадлаар тээвэрлэх үндсэн нөхцөл болохыг тэмдэглэлээ. Эдгээр чиглэлүүд нэгтгэн Монголын өмнөд үсгийн уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятадын баруун, төв, дорнод үсгийн үйлдвэрүүдэд богино хугацаанд хүргэх автозамын тээврээс шалтгааллах зардлыг 30-аас 40% бууруулах, экспортын эрсдлийг багасгах, шинэ бомтын эдийн засгийн бүс байгуулах зэрэг стратегийн үр ашигтай юм. Ерөнхий сайд замдагчдаар хоёр улсын худалдааны эргэлтийг $20 тэрбум хүргэх зорилтыг хадгалах болон үүний тулд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 20 цэрийн протоколын тоог нэмэгдүүлэх саналыг гаргасан нь уул уурхайгаас хэд хамаарахгүй төрөлцсөн эдийн засгийн загварлуу шилжих бодлогын нэг хэсэг юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх нь мах, ноос ноолуур, арьс шир, газар тариалангийн бүтээгдэхүүн, органик хүнсний үйлдвэрлэлт зэрэг салбарууд Хятад руу гарах экспортын гарцыг өргөжүүлнэ. Богд найрамд Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чан уулзалтын үеэр хоёр улсын харилцаа тогтвортой, урт хугацаанд бат бөх хөгжөхөд итгэлтэй байгаагаа илэрхийлв. Тэрээр Хятадын асар том зах зээл, Монголын эрдэс баялагын нөөц, хоёр орны газар зүүн ойр байдал нь харилцааны суур хүч гэж тодорхойлсон байна. Эцэст дүгнэж хэлэхэд Москвагийн энэхүү уулзалт нь Монгол Хятад хоёр орны эдийн засгийн харилцааг шин шатанд гаргах олон талын стратегийн зорилт дэвшүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо. Энэхүү хоёр өршин эдийн засгийн том зургаар харахад Монгол улсын экспортын бодлого, дэд бүтцийн шинжилэл, эрчим хүчний интеграцийн ирээдүй рүү илүү тодорхой болсон уулзалт байлаа. Дараагийн мэдээ монголчууд бид жил бүрийн өвлийн тэргуун сарын шинэ нэгнийг их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болон тэмдэглэн өнгөрүүлдэг боломжтой. Энэ жилийн тухайд өвлийн тэргуун сарын шинэ нэгний өдөр 21-ний өдөр тохиож байна. Маргааш буюу 11-р сарын 21-ний өдөр Монгол түмэн дэлхийн түүхийн хамгийн нөлөө бүхий эзэн хаадын нэг их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Өвлийн тэргуун сарын шинэ нэгэнтэд давхцдаг энэ өдрийг Монгол улс үндэсний бахархлын өдөр хэмээн нэрлэж, бидний тусгаар тогтнол, үндэсний сэргэлт, монголчуудын эв нэглэлийн бэлэгдэл болгон өргөмжилсөн билээ. Их эзэн Чингис хаан бол зөвхөн Монголын түүхэнд хөдөрдөгч бус, дэлхийн улс төр, соёл, эдийн засгийн хөгжлийн чигийг өөрчилсөн сууд стратегч, гэгээн манлайлагч билээ. Төрийн байгуулсан их Монгол улс эв нэгдэл, хууль цааз, тэгш тогтолцооны зарчмууд өнөөдөрч монголчуудын үнэт зүйлсийн үндэс хэвээр байна. Үндэсний бахархлын өдөр нь Монгол хүн бүр өв соёл, түүх, үндэсний үнэт зүйлээ дээдлэх, их эзэн Чингис хааны мэрэгэн бодлого, төр улсаа манлайлах ухаанаас суралцах. Эв нэгдэл, зориг, тэсвэр үндэсний бахархлыг сэргээх чухал утга биелэг тэмдэгтэй баяр юм. Маргааш улс даяар бүх нийтээр амрах бөгөөд соёлын арга хэмжээ, морин хуурын аялал, төрийн ёслол, уламжлалт зан үйлийн хүрээнд Чингисийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлтгэж байна. Монгол түмний омогшил бахархлын энэ өдөр Монгол хүн бүр өвөг дээдсийнхаа замналыг санаж, эрхчлөө тусгай тогтнолын үн цэнийг улам илүү ойлгож, ирээдүйдээ итгэлтэй алхахыг уриалж байна. Хуулийг давчаар булангаар төвцөг мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Сэтгүүлч бэлгүүнд анхаарлаа хандуулна уу? 2026 оны төсвийн тухай хуулийг макро эдийн засаг тогтвортой байдал, нийгмийн хамгаалал, дэд үтсийн хөгжлийг голлон дэмжих зорилготой хүн төвтэй хууль болсон хэмээн ажлын хэсэг онцлсон байдаг. Бид өнөөдрийн хуулийг давчаар булангаар Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуулийг задлан тайлбарлах болно. Хуульд инфляцийн түвшинтэй уялдуулсан тэтгэврийн нэмэгдэл, хүүхэд, ахав насны халамжийн зардал, боловсрол, эрүүл мэндийн даатгалын зарлуудад нэмэлт санхүүжүүлэлт шийдэгдсэн байна. Тухайлбал эрүүл мэндийн салбарт нийт 1.3 ихний төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Тус хөрөнгө оруулалтаар салбарын тулгымцсан асуудлыг шийдвэрлэх буюу хавдрын эмнэлэг, эд эрхтэн шижүүлэн суулгах эмнэлэг, зүрх судасны эмнэлгийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм. Мөн гадаад зээлийн хөрөнгөөр 17 аймгийн эмнэлгийн барилгыг шинжлэх, эрчим дэмжлэгээ болон яаралтай тусламжийг сайжруулж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг санхүүжүүлнэ. Эрүүл мэндийн салбарынхны цалин нэмэхэд шаардлагатай төсвийг зардлаад ханах, эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх байдлаар тооцсон байна. Ингэснээр 157 тэрбум төгрөгийн хөрөнгийн их үүсвэр бүрдэхээр төсөвлөгдөжээ. Засгийн газраас 2026 оны боловсролыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд 2028 он хүртэл 95 цэцэрлэг 108 сургуулийг шинээр барьж, шаардлагатай тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүнүүдийг хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 448 тэрбум төгрөг, гадаад зээл тусламжаар 593.6 тэрбум төгрөг буюу нэг ихний төгрөгийг тусгажээ. Мөн багш нарын цалингийн бүтэц нэмэгдэхээр болсон ба энэ зорилгоор 100 тэрбум төгрөгийн нэмэлт төсөв тавигдсан байна. Нийгмийн хамгааллын салбарч төсөв томоохон ахиц харагдаж байна.
Ахмад насны тэтгэвэр 8.6% хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амжиргааг дэмжих тэтгэмжийг тус бүр 20% буюу сард 80,000 төгрөг нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж 8.6% тус нэмэхээр боллоо. Иргэдийн амьдралын чанар орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны санхүүжилтийн банкыг төр хувийн эвшил болон олон улсын санхүүгийн байгууллагын хамтын санхүүжилтээр байгуулж орон сууцны санхүүжилтийг тогтвортой тогтолцоог бэхжүүлэхээр тусгажээ. Татварын шинжилгээр иргэд аж ахуйн нэгжүүдийн татварын дэмжлэгийг оновчтой болгож, бага дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг дунд бизнесүүдийн татварыг хялбаршуулсан гормыг боловсронгүй болгохоор болсон байна. Үйлдвэрлэгч нар тусгадаг нөөтийн хүндрэлийг шийдэх, бүх нийтээр нөөтийг жиг шударгаар төлдөг болж, төлбөрийн баримт татварын бүртгэл хамрагдалтыг сайжруулах юм. Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, татвар төлөх хугацааг сунгаж, уян хатан болгож, зөвлөн туслах үйлчлэгийн төлөвлөсөн татварын тогтолцоог шилжих, татварын ажлууд үе шаттай хэрэгжүүлж эхлэх юм. Хэдийгээр 579 төсөөл арга хэмжээ хэрэгжүүлэхэд тусгасан ч 2026 оны төсвийн тухай хуульд хөрөнгө оруулалтын хэмжээ бусад жилүүдийнхаар буурсан байна. Нийт хөрөнгө оруулалтын дийлэнх нь барилга, дэд үтц, бүтээн байгуулалтад төлөвлөсөн ч тоног төхөөрөмжийн техникийн шинжилэлд зарцуулах хөрөнгө багассан байна. Ийхүү хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа нь зарим хөгжлийн төслүүдэд хэрэгжилт удаашралт үүсгэх магадaltaй байна. Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж салбар бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг оролцоосон байдаг. Олон нийтийн хэлэлцүүлэгт танхимаар нийт 1390 хүн, вебсайт болон утсаар 238,388 хүн, нийт 239,788 хүн оролцож 8,810 санал өгсөн байна. Иргэдийн гаргасан 8,810 саналыг багцаалахад нийт 417 давхардалгүй санал гаргасан байна. Эдгээр саналын 151-ийг төсвийн төсөлд тусах шаардлагагүй гэж үзсэн байна. Харин 84 санал нь 2026 оны төсвийн төсөлд тодорхой хэмжээгээр туссан байна. Эдгээр саналыг төсөвт тусгагдсан мөнгөний дүн нь 2.3 тэрбум төгрөгөөр тогтоогдсон байна. Оросын улбаны усаас манай улсад банкны салбараа нээхэд нээлттэй байх болно гэдгийг ерөнхий сайд Зандан Шитар илэрхийлв. Монгол улсын ерөнхий сайд Зандан Шитар Оросын улбаны ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэр хоёр улсын худалдаа төлбөр тооцооны бэрхшээлийг шийдвэрлэх хүрээнд тус улсын банкны салбарыг манай улсад нээх боломжийг бүрэн дэмжихээ илэрхийллээ. Энэ талаар Оросын улбаны улсын ТАСС агентлаг мэдээлсэн байна. Манай улсад тус улсын банкны салбар үйл ажиллагаа явуулснаар 20 арга хэмжээний орчинд үүссэн банк хоорондын гацалт арилж, худалдааны гүйцэтгэх саадгүй хийх боломж бүрдэх давуу талтай гэж манай төлөөлөгчид онцолжээ. Мөн уулзалтын үеэр Оросын улбаны улсаас Монгол улсад нийлүүлэх шатхууны хэмжээг эрс нэмэгдүүлэхээр тохирсон талаар аж үйлдвэр эрдэс үйлгийн яам мэдээлжээ. Энэ нь дотоодын шатхууны үнийн савлгааг багасгаж тогтвортой нийлүүлэлт бий болгоход чухал алхам болохыг салбарынхан хэлж байна. Ерөнхий сайд Зандан Шитар Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын өргөтгсөн худалдаанд Монголын төлөөлөгчдийг ахлан оролцож байгаа бөгөөд худалдааны хүрээнд бүс нутгийн худалдаа, тээвэр, логистик, санхүүгийн интеграцийн асуудлаар идэвхтэй байр суурь илэрхийлж байна. Чингис хаан олон улсын нэгс буудлын хэмжих хэрэгслүүд баталгаажуулалт хийж, хэмжлийн нэгдвэл байдлыг хангалаа. Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын иргэдийн ачаа тээвэрлэлийн тооцоонд ашиглагддаг хэмжих хэрэгслүүдэд баталгаажуулалтын томоохон ажил хийлээ. Стандарт хэмжил зүйн байгууллагаас ÖVAR 960 маркийн 150 кг хүртэл хэмжих хүчин чадалтай нийт 30 ширхэг электрон жинг шалгаж, баталгаажуулалт хийснээр нисэх буудалд өдөр бүр ашиглагддаг хэмжилтийн багажийн үнэн зөв, найдвартай байдлыг бүрэн хангасан байна. Энэ нь нислэгийн үерх тээврийн аюулгүй байдал болон үйлчлэгээний чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж холбогдох мэргэжилтнүүд онцоллоо. Мөн агаарын тээврийн байгууллагын тооцоо төлбөрийн системийн үнэн зөв байдал шууд нөлөөлөх учраас жилбэр тогтмол баталгаажуулалт хийх шаардлагатай байдаг юм байна. Төв аймгийн эрүүл мэндийн газар болон иргэдийн төлөөлөгчдийн ажлын албаны албан хаагчид төрийн байгууллагын үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 7068 2025 стандартаас сургалт зохион байгууллаа. Сургалтыг стандарт хэмжих зүйн хэлтсийн сургалт стандартын салбарын сангийн мэргэжилтэн оюун чимэг өдөртөн явуулж, шинэ стандарт тусгагдсан байна. Байгууллагын удирдлагын зохион байгуулалт, төрийн албан агчийн ёс зүйн хариуцлага, үйлчлэгийг иргэнд чиглүүлэх зарчим, ил тод хяналттай үйл ажиллагааны шаардлагуудыг наривчлан танилцуулжээ. Оролцогчдоо сэтгэл ханамжийн судалгаа авч стандартыг өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлэх, байгууллагын дотоод хяналт, үр дүнг сайжруулах чиглэлд зөвлөмж өгсөн байна. Шинэ MNS 7068 2025 стандарт нь төрийн үйлчлэгээний чанар хариуцлагыг дээшлүүлэх, албан агчдын ажил харилцааны жигт байдлыг хангах зорилготой бөгөөд аймаг нийслэлийн бүх байгууллагууд үе шаттайгаар нэвтэрч эхэлжээ. Төв аймагт энэ стандартыг танилцуулах сургалт цаашид тасралтгүй үргэлжлэх юм. Дотоодод болж өрнсөн үйл явдлыг хүргэлээ үргэлжлүүлэн олон улсад болж байгаа үйл явдалд анхаарлаа хандуулсан уу?
Сайн мэцэн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олуулсан мэдээгээр үргэлжилж байна. За Японы ерөнхий сайд Санаа Такаичигийн Тайваны талаар хийсэн мэдээллээс үүдэлтэй Япон хятадын хооронд үүсэж байгаа хурцтмал байдал улам даамжирч удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй болоод байгаа талаар олон улсын эвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн ажиглагч нар онцолж байна. За хятад Тайван руу довтолсон тохиолдолд Япон улс хариу арга хэмжээ авах боломжтой гэсэн утга агуулга бүхий мэдээллийг Японы ерөнхий сайд энэ сарын ихээр парламентод хийсэн нь бүгд найрамд хятад ард улсын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэд тулгарч улмаар хоёр орны хооронд үл ойлголцол үүссэн бөгөөд асуудлыг шийдвэрлэхээр Японы тал энэ 7 хоногийн ихээр өндөр албан тушаалын дипломатчаа бүгд найрамд хятад ард улс руу илгээж хэлэлцээ хийсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй юм а. Хятадын талаас хариу арга хэмжээ болгож иргэдэд Япон улсад аял зорчихгүй байх, Японд байгаа иргэдэд анхаарал болгоомжтой байхыг уриалж Японы талчмын ижил анхааруулгыг иргэдэд өгсөн бол Хятад улс Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн импортлоход дахин зогсоох талаараа лхав гарагт мэдэгдэж байгалийн гамшигын улмаас сүйдсэн Фукушима 1 цөмийн цахилгаан станцад хоримтлагдсан цэвэрлсэн усаа Япон улс далаад асгаж байгаа асуудлаас үүдэн энэхүү импортоо зогсоож байгаа хэмээн тайлбарлаж харин энэхүү мэдэгдэлтэй Японы ерөнхий сайдын нэрийг дурдаг байна. Тэгвэл мөн Япон улсын боловсролын яамнаас өнгөрсөн жил Хятадд Японы сурагч хүүхдүүдийн яамнаас халдсан эргүүд гарч байсныг дурдж Хятадд ажилладаг Япон сургуулиудад анхааруулга өгч сурагчдыг аюулгүй байдлыг хангаж ажиллахыг зөвлөд байна. Дараагийн мэдээ хүргэе. Америк нэгдсэн улсын зүгээс Украинд шинэ энхийн төлөвлөгөөг санал болгоод байгаа талаар их сурвалжууд мэдээллээ. За тодруулах юм бол 28 зүйл бүхий Трампын засаг захиргааны уг шинэ энхийн санаачлагыг Оросын албаны улстай хамтран боловсруулсан талаар Axios агентлаг анх мэдээлсэн бөгөөд тус төлөвлөгөөний зааснаар Украин одоогийн байдлаар Оросын хяналтад байгаа буюу эзлэгдсэн газар нутгаа өгөх, зэрэг армийн хэмжээг 50% багасгах, мөн алсын зайн тусгалтай бүх зэвсгээс татгалзах ёстой гэсэн зүйл заалтууд багтаан орсон талаар мэдээлээд байгаа бөгөөд өмнө нь Оросын талаас тавьсан болцлыг давтсан ийм төлөвлөгөөг их сурвалжууд мэдээлээд байна. За Украин дээрх болцлыг биелүүллээ гэж үзэхэд Оросын албаны улс хариуд нь юу хийх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. За 28 зүйл заалт бүхий энэхүү энхийн төлөвлөгөөний дотор Украин дахь инх тайван аюулгүй байдлын баталгаа, Европын аюулгүй байдал болон Америк нэгдсэн улсын Орос Украинтай харилцах ирээдүйн харилцаа гэсэн 4 зүйл багтаж байна. За энэхүү шинэ санаачлагын талаар хэрэг явдалд ойр нэрээ нууцлсан 2 жалбаны их сурвалж батлан мэдээлээд байгаа бөгөөд Америк нэгдсэн улсын зүгээс Украины талд уг төлөвлөгөөг хүлээж авахыг санал болгож байгаа гэж мэдээлж байна. Харин энэ үеэр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Турк улсад гинтийн айлчлал хийж Украины хоорондох Стамбулын энхий яриа хэлэлцээг зуучилсан Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзаад байна. За Зеленский айлчлалынхаа өмнө Стамбулын энхийн хэлэлцээг сэргээж түнш холбоотнуудтай санал болгох шийдлүүдийг боловсруулж олонний цэргүүдийг солилцох ажиллагааг сэргээх зорилгоор Турк улсыг зорж байгаагаа нийгмийн сүлжээний хуудасаар дамжуулан мэдэгдсэн юм а. Тэгвэл уулзалтын дараах хэвлэлийн бах хурлын үеэр Режеп Тайип Эрдоган Украины дайны асуудлаарх Стамбулын яриа хэлцээний үйл явцыг ноцтой асуудлуудыг шийдвэрлэх цогц байдлаар хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж үзэж байгааг цохон тэмдэглээд Туркийн зуучилсан 3 удаагийн хэлцээний үеэр ахиц дэвшил гарсан гэдгийг онцолж эрчим хүчний дэд бүтцийг онлон халдлага үйлдэх нь нэмэгдэж олон хүний амнасанд хүрч байгаа нь хоёр талд нөхөж баршгүй хохирол учруулж байна гэд Анкарагийн зүгээс гал зогсоох, шудрах, урт удаан хугацаанд үргэлжлэх инх тайвныг тогтоох үйл явцыг эрчимжүүлэх аливаа саналыг Москватай хамтран хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Харин Зеленский энэ дайн дуусах ёстой инх тайвнаас өөр хөлбөр байхгүй хэмээн мэдэгдсэн байна. Сүүлийн мэдээг хүргэе. За лав гарагт Луврын музейн аюулгүй байдал хамгаалтын шин төлөвлөгөөг танилцуулсан байна. За өнгөрсөн сард гарсан хулгай хэрэгтэй холбогдуулан музейд цоошин хяналтын камерууд суулгаж гадны хаалгаас сэргийлэх шин тохиолдлын системийг суйрлуулах зэрэг олон арга хэмжээ уг төлөвлөгөөнд багтсан талаар тус музейн захирал Лоранс Декар мэдэгдэжээ. Тэрээр музейн аюулгүй байдлыг чангах хүрээнд 20 гаруй арга хэмжээг төлөвлөж удахгүй суйрлуулж эхлэхээр болсноо онцолсон байна. Түүний хэлснээр он дуустал шинээр 100 гаруй хяналтын камерыг музейн танхимуудад нэмж байршуулах бол ойрын 2-7 хоногийн дотор шинэ тохиолдлын системийг суулгана гэжээ. Музейн захирал Лоранс Декар Францын үндэсний ассамблеийн соёлын асуудал хариуцсан хорооны өмнө дээрх төлөвлөгөөгөө танилцуулжээ. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн пүрэв 3-гийн дугаар өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.